Монгол улс жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг улс төрийн хэлс хэрэгтэй хэлмэгдэхстийг санан дурсах тэдний гэгээн дурсгалыг мөнхчүүлэн хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Улс төрийн хэлс хэрэгтэй хэлмэгдэхстийн дурсгалыг хүндэтгэх 29 дахь жилийн өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хэлс хэрэгтэй хэлмэгдэхстийн хөшөөнд цэцэг өргөж тэдний гэр бүл үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүүганд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Баярсүх болон аймгийн засаг даргын тамгын хилт цаг агентлагийн дарга нар хэлмэгдэхстийн үр хүүхдүүд оролцлоо. Ховд аймагт бол энэ хэлмэгдүүлэлт 1930 оны 4-р сард Бодончийн хүрээний лам нарыг бас баривчилснаас л хэлсэн ийм түүхтэй. Тэгэхээр лам нарыг тухайн үедээ маш хэлмэгдүүлж тийм ээ явж байсан байна. За дээрээс нь энэ хэлмэгдүүлэлт бол ер нь салбар ихнийг л хамарсан. Тухайн үедээ мал хөрөнгөтэй биелэгжүү ийм хүмүүсийг нударган баян гих зэргээр бас хэлмэгдүүл шүүж байсан ийм түүх байгаа. 1950-60-аад оны үед зүүнтэн баруунтан гэл ингэж хэлмэгдүүлж байсан тэдний үр хүүхдүүд манай Ховд аймагт ажиллаж амьдарч байна. Тэгэхээр энэ хэлмэгдүүлэлт бол Монголын түүхэнд дахиж хизээж битгий тохиолдосоо гэж ингэж хүсэж ингэж хэлмэгдэстэй хүндэтгэл үзүүлдэг юм аа. Тэгэхээр өнөөдрийн манай энэ арга хэмжээнд бас манай Монгол Улсын их сургуулийн баруун бүсгийн сургуулийн багш доктор Нямсран багш маань оролцож байна. Тэгэхээр Нямсран багш бол ялангуяа энэ хэлмэгдэсийн үүх түүхийн талаар нэгэн судалгаа хийдэг ийм хүн байгаа. Тэгэхээр бид Нямсран доктортой бас захиалга өгөөд энэ хэлмэгдэсийн талаар үүх түүхүүдэж энэ архивын материал, тагнуулын материал, ямар материалаа энийг ном бүтээл болгож бас эрэнд дархалж үлдээх нь зөв юм аа. Тэгээд эх жил хэлмэгдэсийн хүндэтгэлийг дурсгалыг мөнгөчүүлэх, хүндэтгэл үзүүлэх 30 жилийн ой тохиом. Тэгэхээр энэ 30 жилийн ойгоор томоохон ном бүтээл гаргая. Хэлмэгдэсийн судалгааг хий, үр хойж бишийн ач хүчийг тодруулъя. Мөн энэтэй хүрээнд энэ хэлмэгдэсийн арга эрт нь хүндэтгэл үзүүлэх, нөхөн олгуур болгох, энэ эрх зүйн шинтгэлийг хийх хүрээнд бас энэ орон нутгаас бас санаачлал гаргая гэсэн ийм томоохон ярилцлагууд санаачлагууд гарч байна. 1922-оос 1939 оны их хэлмэгдүүлэлтэнд Монголын сор болсон олон мянган гэмгүй иргэд өртсөн нь бараан түүх болон үлдсэн байдаг. Төр их хэлмэгдүүлэлтийн гашуун он жилүүдийн шуурганд хохирж үлдсэн Монгол түмнээс уучлал ирж цагаатгах ажлыг зохион байгуулж эхэлсэн нь улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхстийг дурсан санах, хүндэтгэл үзүүлэх, дурсгалт өдөр болон уламжлагдаад байна. 30 гэдэн дээрээс яа эцэг ахаа дүүгээ алдсан усууд өөдөн байдаг. Багц болсон энэ жил болгоо ингэж хүндтгэж авна гэдэг чинь биднээс бас сэтгэлийг зөөлрөж байна. Үндсэндээ төр зас урган хүлээлээ алдаагаан заслаа. Тэгээ энэ хойд үедээ ийм юм битгээ гараасаа хойд үед энийг л өв ах нь захих ёстой. Миний хадмын эцэг хэлмэгдсэн 50 гэдэн онд хамгийн сүүлчийн лам хүн байсан. Хамгийн 50 гэдэн онд хэлмэгдэл ингээл төсгөр болсон. Манай гэр бүлийн хүн ингээд үлдсэн их хатуу юм ярьдсан байлаа. Дээрийг их оронд хэлмэгдэж явсан хүмүүсийн туршлагыг бол зориулж жил болгон зохион байгуулдаг. Аймгийн иргэдийн хурлын нийт хүмүүсээс баярсан талархсан гэж явна. Би дээр үед миний бас нэг аав ээжийн хамаат нэг хүн хэлмэгдсэн. Хүртэл сурах хэмээн олдохгүй тэгэл явж байгаа. Энэ гаргаж явах талаас нь энэ хэлмэгдлийн байгууллагын хүмүүст бол хүсэж байна. Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд хэлмэгдүүлэлтэнд өртсөн иргэдийн тоог 1756. Цаазлагдсан иргэдийн тоог 1100, хорих ялаар шийтгэгдсэн 446 иргэн бүртгэгдсэн талаар тэмдэглэж үлдээжээ. Харин дээрх хэлмэгдүүлэлтэнд өртсөн иргэдийн ар гэр үр хүүхдээс хуулийн дагуу 40-80 сая төгрөгийн нөхөн олгор авсан 24 иргэн байгаа гэсэн байна.
Ийхүү 29 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдрийн хүрээнд Ховд аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаа цагаатах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс улс төрийн хэлс хэрэгтэй хилмигдэхсдийн гэр бүлийн үр хүүхдүүдийн хамтаар Гандан Бунцэг Чойлын хийдэд ном хуруулж талигаачдыг дурсан санаж хүндэтгэл үзүүлсэн бол тус арга хэмжээнд оролцогчид ирээдүйн хойш болсон илэгнэгт ахан дүүс энэ гашуун түүхийг хизээч давтахгүйгээр үргэлж санан дурсаж явахыг захиж байлаа.